Ариун сүнсний үед чухам хэн нүглийн уучлал өгөх вэ? Та бүхэн энэ асуудлын талаар сонирхож байсан уу? Ариун эцгийн үе бол Йехова Бурхны үе байсан. Тэр үед Бурхан хожим бид ямар арга замаар нүглийн уучлал авах уу гэдгийг хуулбар сүудэр болох мал амьтны цусаар дамжуулан зааж ухааруулсан байдаг. Тэр бүх амралтын өдрийн болон баяруудын тахилын бодит болсон Христ энэ дэлхийд ирж загалмай дээр золиосын цусаа урсгаснаар ариун хүүгийн үед нүглийн уучлалын авралын үеийг нээж авралт хүрэх замаар хөтлсөн байдаг. Тэгвэл өөрийг нь тесэн ядан хүлээхстэд хоёр дахиад үзэгдэн гэсэн сүүлчийн ариун сүнсний үед нүглийн уучлалыг яг хэн өгөх вэ? Ариун эцгийн үед ч нүглийг уучлах зарчим, арга зам, зарлигийг Бурхан тогтоосон. Ариун хүүгийн үед ч мөн адил байсан. Ариун сүнсний энэ үед ч мөн л Бурхан нүглийг уучлах бүх арга зам, дүрм журмыг тогтоож бүх хүн төрлөختөнд нүглийн уучлалын зам руу эргэж уриалж байна. Тийм ч учраас Иохан 1-р бүлгийн 29-р ишлэлд баптист Иохан гэрчлэхдээ харагтун ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы хураг гэсэн. Нүглийн уучлал өгөх их ундраг нь хэн бэ гэдгийг ариун хүүгийн үед зааж мэдүүлсэн. Ариун эцгийн үед ч нүглийн уучлал өгөх их ундраг нь Бурхан байсан биш үү? Бурханаас өөр хинч нүглийн уучлал өгч чадахгүй. Яагаад гэхээр бид Тэнгэрт нүгэл үлдээд энэ дэлхий рүү хөөгдөж ирсэн. Нүгэлт Тэнгэр элч нар байхаа. Тэнгэрт бид нүгэл үлдэж энэ газар дэлхийд бууж ирсэн учраас хүн төрлөختөнд нүглээ уучлуулахгүйгээр мөнхийн Тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй гэдгийг харж болно. Нүглийн уучлал байхгүйгээр бидний Тэнгэрийн хаанчлал, Тэнгэр элчийн ертөнцид дахин өөрчлөгдөх амьлалтын хүч чадал гээд бүх зүйл ямар ч утгагүй болно гэж бодохоор нүглийн уучлалын ивэл үнэхэрийн агуу Бурханы гайхалтай ивэл юрөөл гэхээс өөр юу гэх вэ? Тэгвэл Бурханаас өөр хинч бидэнд нүглийн уучлал өгч чадахгүй гэдгийг Библиэр дамжуулан баталцгаая. Марк 2-р бүлгийн 1-р ишлэл дэх сургаалыг харцгаая. Хэд хоногийн дараа Есүс Капернаумд буцаж ирмэгц гэртээ байгаа нь дуулджээ. Олон хүн цугларснаас үүд хаваар нь хүртэл зайгүй болжээ. Тэр тэдэнд үг айлдаж байлаа. Тэд нэгэн саа өвчтнийг дөрвөл дамнан түнд авч ирлээ. Хурсан олноос болж түнд хүрэх боломжгүй байсан тул тэд түүний байсан газрынхан дээврийг хуулж цоолоод дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав. Есүс тэдний итгэлийг хараад цаа өвчтөнд "Хүү минь, нүгэл чинь уучлагдсан" гэв. Харин тэнд сууж байсан хуулийн багш нарын зарим нь дотроо эргэцүүлэн "Энэ яаж ингэж Бурханыг доромжилж ярина вэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучлж чадах билээ" гэж бодоход зөвхөн Бурхан л нүглийг уучлана гэсэн үг биз дээ. 8-р ишлэлээс цааш нь уншийе. Тэр даруй Есүс сүнсээрээ тэдний эргэцүүллийг мэдээд тэдэнд "Юунд та нар зүрхэндээ ийн эргэцүүлнэ вэ? Цаа өвчтөнд нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх, эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлэх юм. Аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гээд тэрээр цаа өвчтөнд "Би чамд хэлье, бос дэвсгэрээ аваад гэртээ хайр" гэсэнд 10-р ишлэлийн үгэнд анхаарлаа хандуулцгаая. Хүний хүү өөрөөр хэлбэл махан биеэр энэ дэлхийд ирсэн Бурхан газар дээр юу хийх эрх мэдэлтэй байсан бэ? Нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд гэсэн байна.
Тийм учраас тэр сайн өвчтэй хүнд хандан нүгэл чинь уучлагдсан гэж хэлсэн байна. Үүнийг зөвхөн Марк бичиж тэмдэглэсэн юм биш. Матай 9-р бүлэгт ч мөн адилхан агуулга байдаг. Матай 9-р бүлгийн 2-р ишлэл. Үзэгтэн нэгэн сайн өвчтнийг дэвсгэртэй түнд авчирхад Есүс тэдний итгэлийг хараад "Цаа өвчтөнд хүү минь зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан" гэв. Үзэгтэн хуулийн багш нарын зарим нь Бурхныг энд оромжилж байна хэмээн боджээ. Есүс тэдний бодлыг мэдээд "Юунд та нар зүрхэндээ ёрын мууг бодно вэ? Нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх, эсвэл босоод алах гэж хэлэх юм. Аль нь амархан бэ? Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд" гээд. Нүглийг уучлах эрх мэдэлтэй гэдгээ дахин болон хүнд харуулж байгааг нь бид сайн мэдээний номнуудаас баталж болохоор байна. Ариун хүүгийн үед Бурхан Иесус гэдэг нэрээр энэ дэлхийд ирж хүн төрөлхтний нүглийг уучлах зам нээж, Иесусийн нэрэнд итгэж найддаг хэн бүхэнд Бурхан авралын зам нээсэн. Тэгвэл бидний амьдарч байгаа ариун сүнсний үед хэн бидэнд нүглийн уучлал өгөх юм бол? Ариун эцгийн үед Яхова Бурхан нүглийг уучлсан. Ариун хүүгийн үед Есүс Христ нүглийн уучлал сойрхсон. Ариун сүнсний үед ансан хүн Христ бол хүн төрөлхтөнд нүглийн уучлал өгөх жинхэнэ Бурхан гэдэгт бид бат итгэлтэй байх ёстой.